Швейцарын эрдэмтэд дэлхийд анхудаа хиймэл зүрхийг зохион бүтээжээ. Энэхүү зөөлөн силикон зүрх нь хүний бодит зүрхийг хамгийн боломжит хэлбэрээр дуурайлган хийсэн бөгөөд зүрхний булчингийн агшилтын хөдөлгөөнийгч хийх чадвартай юм. Мөн баруун болон зүүн ховдолтой байхаас гадна силикон хэдий ч зүрхний импульс хадгалж чаддаг ажээ. Ингэснээр хүний амьдрах боломжит хугацааг 30-45 минутаар уртасгаж чадах юм байна. Эрдэмтэд энэхүү 390 г жинтэй зүрхийг 3D хэвлэгч ашиглан зохион бүтээжээ. Гэвч одоо хүртэл нэгэн том асуудал байгаа нь силикон зүрх зөвхөн 3000 удаа цохилох чадвартай юм. Учир нь зүрхийг хийсэн материал нь үүнээс илүү ачаалал дийлэх боломжгүй ажээ. Эрдэмтэд үүнийг цаашид улам бүр хөгжүүлж, хиймэл эд эрхтэн хүний амь насыг аварч чадахыг харуулж байна хэмээн онцоллоо.